Сайн бацгаана үзэгчдээ. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Хятад хэлний дон чатны хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өмнөх хичээлээрээ бид ёс заншил гэсэн сэдвийн хүрээнд шинэ хамтаа сурсан эргэн нэг санацгай. 你可以了解我们这儿的风俗. Манай энэ тийм дадал заншлыг ойлгож мэдэж болно. 中国人吃饭用筷子，西方人用刀叉. Хятад хүн савхаар хоол иддэг, барууныхан хутга царайгаар хоол иддэг гэх мэт үсийг үзсэн. Ингээд үгийн сангийнхаа шинэ хичээлийг эхлүүлцгээе. Өнөөдрийнхээ хичээлээр намрын баяр гэсэн сэдвийг хамтаа үзэх болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй орцож бичиж тэмдэглэхдээ бэлдээрэй. Өнөөдөр бид намрын дунд сарын баяр гэсэн сэдвийг үзэж байгаа. Энэ сарын гол бэлэгдэл нь 15-ны дүүрэн сар байдаг. Манай Монголд шалгаагүй намрын дунд сарын шинийн 15-ны бэлэг цай өдөр тохиодог шүү дээ. Энэ өдөр Хятадын Жунчжоужи буюу намрын дунд сарын баяр болдог. Ингээд өнөөдрийнхөө сэдвтэй холбоотой нэр үгсийг сурцгаая. Бидний үзэх эхний үг бол Jerry. Jerry. Тэмдэглэлт өдөр баярын өдөр гэсэн утгатай. 你怎么过节日呢？你怎么过节日呢？ Чи баярыг хэрхэн өнгөрөх гэж байна да? 水果 水果 James 每天吃水果对身体好 每天吃水果对身体好 Өдөр бүр James идэх нь бид тустай.啤酒 啤酒 шараарэг 喝了2瓶啤酒 喝了2瓶啤酒 2 шил шараарэг уулаа. Дараагийн хамтаа харцгаая. 纪念品 纪念品 дурсгалын зүйл сүнэр гэсэн утгатай нэр үг. 这是我给你的小纪念品这是我给你的小纪念品 Энэ бол миний чамд өгч байгаа бяцхан дурсгалын зүйл. Wen fan si bao Wen fan si bao бичгийн өрөөний дөрвөн эрдэнэ жишээг хамтаа харцгаая. Wen fan si bao 之一是毛笔 Wen fan si bao 之一是毛笔 бичгийн өрөөний дөрвөн эрдний нэг бол биер. Энэ чинд орсон мау би гэдэг нь биер гэсэн утгатай нэр үг. Yue liang сар 月亮上来了 月亮上来了 сар гарч ирлээ.惊喜 гинтийн бэлэг 给他一个惊喜 给他一个惊喜 түүнд гинтийн бэлэг барьлаа.有意 нөхөрлөл гэсэн утгатай. 重要的是有意 重要的是有意 гол чухал нь нөхөрлөл байдаг.准备 бэлдэх 我们准备了中秋月饼 我们准备了中秋月饼 бид намрын баярын яавн бэлдсэн. Энэ чинд орсон月饼гэдэг нь яавн гэсэн утгатай нэр үг байна. Дараагийн үйл үг бол шаан магтах, цайших гэсэн утгатай үйл үг болон шагнал гэсэн нэр үгийн үүргээр давхар ордог. Хамтдаа жишээг харцгаая. 咱们一边吃月饼一边赏月咱们一边吃月饼
一边赏月. Бид Евэн эдэнгээ сарыг магтанд олж байна. Дай. Дай. Өмсөх, зүөх, өргөх, хүндэтгэх гэсэн утгатай уйлог. 天气越来越冷，所以一定要带围巾。天气越来越冷，所以一定要带围巾. Үүнийг орчуулбал цаг агаар улам хүйтэрч байна. Тиймээс заавал оролт зүүх хэрэгтэй. Show. Show. Хүлээж авах гэсэн утгатай. 我收到的礼物最漂亮. 我收到的礼物最漂亮. Миний авсан бэлэг хамгийн сайхан нь. 칭찬. 칭찬. 下下magtах. 我们把礼物打开看. 称赞礼物，表示感谢。我们把礼物打开看，称赞礼物，表示感谢. Бид бэлгээ онгойлгож хараад магтаж талархснаа илэрхийлдэг. Энэ жишээнд орсон 表示 гэдэг нь илэрхийлэх гэсэн утгатай уйлог. Дараач үзэх уйлог бол 希望 итгэх гэсэн утгатай уйлог. 希望你喜欢 чамд таалагдана гэдэгт итгэж байна.尊重 хүндэтгэх. 我要尊重这儿的风俗. 我要尊重这儿的风俗. Би энэ тийм дадал заншлыг хүндэтгэн.担心 санаа зовох. 我有点担心你不喜欢. 我有点担心你不喜欢. Чамд таалагдахгүй байх гэж би баг зэрэг санаа зовж байна. Үзэгчдээ одоо бүгдээрээ шинэ үгсээ баттгаа дасгал ажиллацгаая. Өгөгдсөн үгсийг ашиглаад дараах өгүүлбэрүүдийг орчуулаарай. Бид Евэн шар ариг жимс бэлдсэн. Энэ бол миний багшид өгч байгаа бяцхан дурсгалын зүйл. Бидний бодлоор юу бэлэглэх нь чухал биш, гол чухал нь нөхөрлөл юм. Одоо бүгдээрээ хамтдаа орчуул зөв хийсэн хэсгээ шалгацгаая. Бид Евэн жимс шар ариг бэлдсэн гэхийг 我们准备了月饼、水果和啤酒. Энэ бол миний багшид өгч байгаа бяцхан дурсгалын зүйл. 这是我给老师的小纪念品. Бидний бодлоор юу бэлэглэх нь чухал биш, гол чухал нь нөхөрлөл гэдгийг. 我们觉得送什么礼物不重要，重要的是友谊. Өнөөдрийнхөө үгийн сангийн хичээлээр түгээмэл хэрэглэгдэх хэлц үгсээс сурцгаая. Эхний хэлц бол 礼轻情意重. 礼轻情意重. Монгол хэлний бэлгийн морины шүдийг үздэггүй гэсэнтэй утга дүйж байна. Жишээ авч үзье. 中国人收到朋友的礼物一般不马上打开看，人们常说礼轻情意重. Хятад хүмүүс найзынхаа бэлгийг хүлээж аваад ерөнхийдөө тэр тариуд нэн хардаггүй. Хүмүүс үүнийг бэлгийн морины шүдийг үздэггүй гэж хэлдэг. Энэ жишээнд орсон一般гэдэг нь ерөнхий нийтлэг гэсэн утгатай тэмдэгнэр. Дараагийн үзэх хэлцэг бол 礼尚往来. 礼尚往来.
Монгол хэлний хариутай бол бариутай, хадагтай бол самбатай гэсэн зөвөрөгтэй утгадаг байна. Өнөөдрийнхөө хичээлээр бид намрын баяр гэсэн сэдвийн хүрээнд шинэ үгийг сурч тэдгээрийг батлан тасгал ажиллалаа. Та бүхэн үзэн шинэ үг хэл зүгээ сайтар тогтоон өдөр тутамдаа хэрэгэл сураарай. Дараагийн хичээлээр бид хобби гэсэн сэдвийн хүрээнд шинэ үг хэллэгүүдийг хамтаа сурах болно. Үзэгчдээ үргэлжлүүлэн ярианы хэлний хичээлээ хүлээн авч үзнэ үү? Хятад хэлний алсын зайн сургалт.